Эхлэл 3:15 дамлагдан ирсэн байгаа эмэгтэй өрөөдөн болох Месиа Христ биднийг аврахаар энэ дэлхий дээр ирсэн байгаа байтал тэр Бурхнаа хаднаас түлхэх гэж оролдож байгаа энэ цаг үеийн сатанлаг дүр төрхийг бид өнөөдрийн Библийн хэсгээс харж болно. Та бүхэн энэ дэлхий дээр хэн нэгэнд үзен ядагдаж байвал өөрийгөө нэвт ажиглан харж чадах тийм ялгаач салгах чадвартай байгаасаа гэж өрөөж байна. Ариун сүнс миний дотор оршиж байгаа учраас би үзен ядагдаж байна уу? Эсвэл хорон мөр сүнс миний дотор байгаад би үзен ядагдаж байна уу гэдгээ харж чадах нүдтэй байх тун. Ариун сүнсний улмаас үзен амьдралынхаа хэв маягаас үзлэн ядагдаж байгаад энэ дэлхийг орхивол Тэнгэрийн хаанчлал шагналаа хүлээж авахч энэ газар дэлхий дээр муур сүнсний нөлөөнөөс болж хүмүүс үзен ядагдаж байгаа дэлхийг орхивол та улам илүү гай зовлонлоо буюу татаантай хамт мөнхийн там руу унах болно. Үнэхээр Есүс Христ Бурхны хүүгээр миний бүхний гэм нүглийн уучлагчаар миний бие дотор орсон байна уу гэдгээ шалгах хэрэгтэй. Тийм байдалтайгаар бид чуулганд явах үед бидний сүнс жаргалтай байдаг. Үнэхээр Бурхны авралыг мэдээд чуулган дотор туслагдсан бол хүн нойрон ч хүрэхгүй хэмжээнд авралдаа баярлан залбирал дотор шөнийг өнгөрүүлэх байх. За Бусан гэдэг хотод их олон залуучууд цугладаг нэг цуглаан байсан байгаа. За тэр цуглаан яаж тийм олон хүүхдүүд цуглах хэмжээнд сэргэлттэй байсан юм бэ гэвэл нэг хүний улмаас юм. За нэг цуглааны туслагч ахлах туслагчаар цуглаан дотор томилогдоод тэгээд томилогдсныхаа дараагаар шөнө нойрон хүрэхээ болсон гэнэ. Би яаж хүүхдийн цуглаан бага насны хүүхдүүдийн цуглааныг сэргээх вэ гэж бодоод гэсэн бодолд автаад би бол ямар ч чаддаг зүйлгүй харин Бурхан би яаж энэ чуулганыг хүүхдүүдийг сэргээх вэ гэж шүн болгон залбирч эхэлсэн байгаа. Тэгсэн чинь хүүхдүүд өөртөө ойртон ирж эхэлсэн гэнэ. Асуулт асууж тэгээд хүүхдүүдийн асуудлыг мэдье гэж бодоод хүүхдийн сэтгэл зүй, хүүхдүүдэд байдаг асуудал гэдгийг номоор дамжуулан суралцаж эхэлсэн гэнэ. За ингэж тусалж болох юм байна гэд хүүхдүүдэд бага зэрэг л тусалсны улмаас тэр цуглаанд 15,000 хүүхэд мөргөл өргөдөг болсон гэдэг гайхамшигтай түүх бий. Өгөгдсөн тослогоо томилгоонд талархан шүн бүр залбирсан төдий харин Бурхан тэр шүн бүрийн залбирлаар нь дамжуулж үд хаалгыг нээсэн. Хүн бэштэй насан явах тусмаа олон зүйлсэд ингэж түлхэгдэж хагдаж гарч эхэлдэг. Тиймээс нэг насаарч болтугай залуу байх үедээ түлхэгдэн шагдах гарахынхаа өмнө залбирал дотор Бурханаас ирдэг мэргэжлээч олж авч энэ цаг үед би ямар ажлыг хийх ёстой вэ гэдгийн талаар залбирал дотор бид өчүүхэн хугацаанд л байх юм бол олон
ивэл нэгүсэл хариултын дотор байх болно. 적어도 예수사랑교회에서 매일 주 5편씩이나 적어도 어느 때는 7편씩 나오는 여러분 그 미디어에 뜨는 Цуглааны ядчил одоо цуглаанаас 7 хоног бүр 5-аас 7 удаа боловсруулан гаргаж байгаа медиа үйлчлэлийн хичээллүүд, номлол, контентуудыг сонсож магадгүй лайк дараад найзуудтайгаа явуулаад үз. 7 хоног хичнээн хөгжилтэй үйл явдалтай өнгөрнө гэж бодож байна. Хүмүүс өөрийнхөө сүнсийг Бурхны сүнсээр ингээд бүжиглүүлээ гэдэг бодол суурь бодолч байдаггүй. Тиймээс бид үргэлж дарагдалт минь одоо хураагцаар байгаад тэгээд дахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болдог. Тэгээд эсний өдөр өдөр бүр та бүхэн ингэж чөлөөлөгдөх, суllагдах ерөөлийг авах шиг агуу ажил гэж үгүй. Бидний эзэн Есүс синагог дотор ороод үгийг тунхаглах үедээ маш чухал зүйлсийн талаар хуваалцсан байна. Хүүхдийг дуудаад тэр одоо нэг юм дахир дутуу хүүхэд байсан байгаа. Тэр хүүнийг хараад Есүс хадингар болсон байна л да. Энэ хүүхдийн буруугаас ийм болсон юм биш. Харин сатаны дарлаас болоод ийм болсон гэж. Тэгээд түүнийг багаас нь ахуулж уг нь бол чөлөөлөх ёстой байсан. Тиймээс тийм чөлөөлөлтийг хийгээгүй учраас одоо ингээд бүрэн ийм хадингарцсан байдалтай, өвчлөлтэй байдалтай болсон байна. Хэдийгээр Авраамийн охин байлаач тэр Бурхны хүчээр тэр эхлэж байгаа өвчлөлийн хараалуудыг таслахгүй юм бол хураагцаар байгаад дараа нь ингээд хинч дийлэхгүй ийм яхир уужиг өвчин болж үлддэг байгаа. Тиймээс чөлөөлөгдөн уг номлол мессеж явуулж тэднийг чөлөөл, магтан дуу явуулж тэдгээр хүмүүсийг чөлөөл. Бид үүнийг хийхгүйгээр зүгээр нэг хүмүүстэй харилцаа тогтоож холбоотой амьдрах гэж оролдох юм бол тэд нар нэг өдөр тэр хүмүүс таныг хадны хавцлаас түлхэх гэж оролдох болно. 모든 사람들을 여러분과 관계된 생명들을 이제부터 나는 풀어주는 Тиймээс надтай хамааралтай байгаа хүн бүрийн асуудлаас нь чөлөөлөх тийм хүн болно гэж шийдвэрлэн амьдрах үед Бурхан надад тийм хүч чадлыг өгдөг. Матай номын 10:40 харах юм бол Есүс та нарыг хүлээн авагч нь намайг хүлээн авдаг. Намайг хүлээн авагч нь намайг илгээсэн Бурхныг хүлээж авдаг нэгэн гэсэн байна. Матай 10:41 дээрээс харвал Зүнчийн нэрээр иш үзүүлэгчийн нэрээр иш үзүүлэгчийг хүлээж авагч нь иш үзүүлэгчийн өрөөлийг хүлээж авдаг хийгээд зөвхт байдлын нэрээр зөвхт байдалтай хүнийг хүлээж авагч нь зөвхт байдлын өрөөлийг өглөх болно гэсэн байгаа. Заасан хүнийхээ мэдлэгийг өөртөө өвөрлөөд түүнийг дамжуулж өгч байгаа нэгэн шагналаа хүлээж авна гэсэн үг юм. Бурхны хаанчлалын талаар
Үгийг бид дамжуулах юм бол тэр үгийн нууц дамжуулагдсан хүний дотор шингэх болно. Тиймээс Бурхны улсыг хаанчлалын талаар дамжуулагч нь Бурхны хаанчлал дамжуулагчийн дотор Бурхны хаанчлал оршин тогтнодог. 하나님이 우리를 위하여 Бурхан бидний төлөө 눈물 바다가 있잖아요. урсгасан нулимсэн далай бий. 정말 저와 여러분은 Үнэхээр бид 하나님께서 이 땅에 오셔서 십자가의 그 눈물을 여러분 가슴에 Бурхны загалмай дэх Бурхны урсгасан тэр нулимсыг зүрхэндээ суулгаж амьдардаг гэвэл надад хайрлах боломжгүй хүн гэж үгүй болох юм. 이제부터 이기적인 사랑 Одооноос тэг хувиа хичээсэн хайраа таслаад Бурхны хайр загалмайн хайрыг үе олонд дамжуулан сатаанд хүлэгдэхсдэг хүлээсийг тайлдаг цаг үеийнхаа Христ итгэгч нар байгаасаа гэж юрууч байна. 십자가 그 하나님의 사랑을 체험한 사람에게만 지금 살아계신 하나님이 역사하는 겁니다. Загалмайн гарс эхэлдэг нэгнийг Бурхан өрөөдөг. 23절에 자아를 부인하고 자기 십자가를 짊어지는 사람은 하나님 만날 수 있는 것이다. Лук 9:23 дээр гардагчлан өөрийгөө үгүйсгэн өөрийнхөө загалмайг өөрөн алхагч нь Бурхантай уулздаг. Тэгээд Бурхантай хамт алхах аялал эхэлдэг. 부활의 주를 여러분이 유지하려고 하는 것은 장사하려고 하는 겁니다. Загалмайгаар дамжуулгүйгээр Бурханыг харах гэж оролдох боломжгүй юм. Тийм үйлдэгч нь магадгүй өөр хувийн учир шалтгаантайгаар түүнийхээ төлөө хүнийг ашиглахыг оролддогч байж болох юм. 그러나 십자가 구속의 사랑을 Харин загалмайн тэр хайрыг 지금 살아계신 하나님 амсаж мэдэрч одоо амьд огшигч Бурхантай хамт алхах юм бол бүх зүйлийг ялан гарах гэрчлэгч болдог. 모든 하나님과의 깨어진 관계를 회복하는 게 그리스도잖아요. Бурханаас салгагдсан бүгдийг 사람과 사람 사이의 дахин холбодог нь Есүс Христ. 내가 산 것이 아니라 내 Амьд байгаа нь би биш. Харин миний дотор Христ амьд оршиж байгаа тул бүгдийг сэргээгч түүгээр дамжуулан миний бүхий л харилцаа сэргэх боломжтой. Үхлийн болон нүглийн хуулиас бид амийн болон ариун сүнсний хуулиар чөлөөлөгдсөн хийгээд тийхүү үйлдэх боломжийг олгогч нь Есүс Христээс өөр үгүй юм. Бидэнд ариун сүнсний эрх мэдэл оршсон 그리스도의 날이 되기를 축복합니다. Христийн өдөр болоосаа гэж юрууж байна. 성령이 여러분 Ариун сүнс эрх мэдэл оршин байж өөртөөгөө энэ дэлхийн нөхцөл байдал болон сатаантай хийх сүнслэг тэмцлэр дамжуулан бидэнд сүнслэг өөрчлөлтүүж ирж эхэлдэг. 그래서 교회와 성도와 우리 중직자님들과 우리 후대들이 자꾸 세워지는 응답을 받게 되는 거예요. Тийхүү бидний чуулган, бидний хойд шуй, бидний эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд бид бүгдээрээ дахин босгон байгуулагдах ёроолыг хүлээж авдаг. Бид ариун сүнсний эрх мэдлийг хүлээж авахгүй бол үгийн махан биеийн хүн учраас Бурхны ажлыг хийх бодол төрдөггүй. Махан биеийн бодол бол үхэл Бурхны дайсан гэж хэлдэгчлэн хэрхэн Бурхны ажлыг хийж чадах билээ. Өнөөдрийн Библийн хэсэг дээрээс харвал Бурхны хүү Есүс энэ дээр ариун сүнсний хүч чадал буусан гэж Библи бидэнд хэлдэг.
그래서 Тиймээс 성령의 권능이 ариун сүнсний эрх мэдэл буух үед 영적인 하나님의 자녀된 신분으로 бид сүнслэг бурхны хүүхэд болсон эрх мэдлээрээ бид сүнслэг байдал дотор баялагаар бэлгсэн болдог. Есүс бол Христ 모든 문제를 해결하고 бүхэл асуудлыг шийдвэрлэж 복시키는 이름을 сөхрүүлэх нэрийг хүлээн авч төхрүүлэх нэрийг хүлээн авсан би ямар баян хүн бэ? 복종케 하는 성령의 Бүх бүтээлийг хөл доороо захируулах ариун сүнсний эрх мэдэл надад өгөгдсөн. 여러분이 어떤 상황을 만나 Тиймээс бид ямар нөхцөл байдал донд байсан ч тийм эвтэгдэг нэгэн ямар нөхцөл байдал дунд ч зовж сүтрдэггүй. 산등 위에 미르려고 했었던 나사렛 동네에 가보면 여러분이 Өнөөдрийн Библийн ишлэл дээр байгаа гарч байгаачлан Есүсийг түлхэж алахыг оролдож байсан тэр хадан хавцал одоо ч байгаа тэр газар нутагт та нар очиод харах юм бол тэр маш ийм ийм их зөндөр хавцал байдаг байгаа. 큰 바위들이 그냥 깊이 그냥 낭떠러지로 이렇게 절벽처럼 보여요. Том ийм хурц үзүүртэй хаднууд орон байгаа. 여러분 현실과 Тийм бодит байдал орчин нөхцөл байдлын дотор хүн орох юм бол хармын дотор маш их сандралд орж тэгээд хэвийн үед гаргаж чаддаг ажиглах ялгах чадвар нь байхгүй болдог байгаа. Харин бидний эзэн Есүс ариун сүнсээр дүүрэн байсан учраас тэр зүгээр л тайвнаар өөрийг нь түлхэх гэж оролдогчдын дундуур гараад өнгөрөн оцсон гэж байгаа. Тийм хүч чадлыг Бурхан бидэнд өгдөг. Үргэлж би ядуу байна гэж бүх хэл. 만물을 복종케 하는 성령의 권능 예수는 Тиймээс би сүнслэг байдал дотор 하나님의 자녀가 된 것이다. бүхэл зүйлийг өөртөө захирулагч Есүс Христийн Бурхны хүүхэд юм а гэдгээс бодож санаагаа эхлүүл. 오늘날 수많은 교회들이 지금 이 Энэ цаг үе олон чуулган энэ ариун сүнсийн эрх мэдлийг буруу ойлгож 사람 상태가 무속 종교인이 되어서 хүн ийм шашинлаг нэгэн болсон байдалтай байна. Христ итгэл ариун сүнсний эрх мэдэл бол маш бодит. 한마디로 말하면 냉철하게 어떻게 표현하냐면 살아계신 하나님은 지금 침묵하지 않고 내 몸을 통하여 역사하신다. Амьд оршигч Бурхан эзэн дууга хураагаагүй хийгээд одоо ч миний биеэр дамжуулан ажиллаж байна. 사이비 좀비 그런 지도자들에게 끌려다니지 않고 여러분이 빼앗기지 않는 겁니다. Тэгэж тийхүү амьдрч ээж бид ийм гаж буруу сургаалуудад сүнсээ булаалгадаггүй. 기독교는 비는 종교가 아니라 모든 만물을 복종시키며 영적인 부자로 걷는 겁니다. Христ итгэл бол гуйлагчилдаг шашин биш. Бүхий л бүтээлүүдийг хөл доороо зохируулах эрх мэдэлтэй нэгэн юм. Тэгээ бид хэлдэг шүү дээ. Бид өв залгамжлагч гэж. Бурхны хаанчлалын өв залгамжлагч гэж. Бид хэр хэмжээнд баян бэ гэвэл ариун сүнсийн хүч чадлыг хүлээж аваад өрчлөлийн сүнсийг хүлээж аваад Бурхан эцнийг аава эцэг минь гэж дуудах хэрэгтэй болсон байр суурьтай шүү дээ. 아니 동생들한테 빌었을 거예요 살려달라고. 근데 우리 예수님은 어떻게 했습니까? Хэрвээ өнөөдрийн Библийн хэсэг дээр гарч байгаа нөхцөл байдал магадгүй өнөө цагийн итгэгч нар орсон болол тэг амьд үлдээгээч гэхэд дүүндараасаа бараг ингээ гуйж байсан байх. 불구하고 실천하지 아니함으로 나락에 떨어진다. 깔끔하게 끝내버리잖아.
그래서 이방 땅 시돈의 Хайр 아부만 응답받았다. тэг Библиэл дээр хэлэхдээ тэг Бурхныг дагдаг хүндэл өгдөг ерөөлийн талаар хэлэхдээ Сидон газар үе олон бэлэвсэн эмэгтэйчүүд байсан ч зөвхөн тэр ганц бэлэвсэн эмэгтэй л өрөөгцөн гэж. Тэгээ магадгүй тэр Сидон газар нутагт маш олон уйман өвчтэй хүмүүс байсан ч зөвхөн 영적 부자로 살지 않는다. Назар л эдгэрлийг авлаа. Наам л эдгэрлийг авлаа гэж. 오늘부터 영적인 부자로 Өнөөдрөөс эхлээд 권능을 가지고 сүнслэг баян 굴복시키며 нэгнэр сүнслэг эрх мэдэл дотор бүх зүйлийг өмнөөс зөвхрүүлэн амар тайван алхан өнгөрөөсөө гэж өрөөж байна. Тийм нэгнийг Бурхны хүн гэж нэрлэдэг. 지금 기독교가 왜 저렇게 무너졌습니까? Христ итгэл яагаад нуран унж байна вэ? 어떻게 통일교 신천지 이런 자들과 함께 연합을 할 수 있겠습니까? 대형교회 목사님. Ингээд том хэмжээний цуглаануудыг хараач яаж ийм мормон болон шин тэнгэр газрынхантай гар барьж харилцан хүлээн зөвшөөрч чадаж байна. 사탄의 가스라이팅을 한 겁니다. Хувийн эрх ашигын төлөө биш гэж үү? 십자가 걸어놨다고 해서 교회로 생각하지 마시고 창세기 3장 15절을 오직 하고 있는가를 확인하십시오. Загалмай тавьсан газар болгон Бурхных гэж бүү бодох тун. 창세기 3장 15절 그 반복에서 Амлагдан ирсэн байгаа Есүс Христийг тэд хүлээж аваад түүний дотор байгаа эсхийг л харах гэдгийг шалган харах тун. 산업에서 여러분 성공한 사람들 만나보세요. За бизнесийн талбарт амжилтанд хүрсэн байгуулсан хүмүүсийг хар. Давтамжтай ажиллаа хийж байсан учраас 되어지니까 여러분 응답을 받게 돼서 CEO가 되는 거예요. тэдний ингээд өөрсдийнхөө хийж байгаа ажлыг тасралтгүй давтаад тэр нь ингээд үргэлжлэх боломжтой болоод тэгээд тэд салбартаа амжилт гаргасан шүү дээ. 하나님의 자녀가 어떻게 됩니까, 여러분? Бурхны хүүхэд 요한복음 1장 10 Иохан номын 1:12 дээрээс харвал Есүс Христийг хүлээж авч байж Бурхны хүүхэд болдгоо гэсэн байгаа. 집에 있든지 성전을 Үйлс номын 5:42 дээр зөвхөн Есүсийг нэгдүгээр тавих байгаа. 이거 안 되면 온갖 것을 다 배워야 돼요, 여러분. Гэртээч байсан, гаднаач байсан Есүс бол Христ гэдгийг тунгаалахаа зогсоосонгүй гэж байгаа. Тэгээ үүн төвлөрөхгүй юм бол бид өөр олон зүйлийн талаар ярьдаг нэгэн болно. Бурган загалмаагаар дамжуулан биднийг асар баян хүнээр томилсон, хүн болгосон. Харин бид махан бие хүн болохоор 육신에게 임했는데 이걸 영혼에게다가 여러분 일심전심 지속을 하지 않는 거예요. бид махан биеийн дотроо сүнслэг байдлаар үгийг нэгдүгээрт тавьж өгөн тууштайгаар амьдрахгүй байна. Харин Есүс Христийг бид нэгдүгээрт тавьж тэр миний амьдралын эдис болгонд шингэх үед бид дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээний гэрчлэгчээр явах хүчтэй болдог. Бид зөвхөн сайн мэдээнд төвлөрөхгүй байх үед аажмаар сайн мэдээнээс холддог. 집단들이 모인 것이 지금 극단주의자들 지금 저 강한 같은 데서 저러고 돌아다니는 거예요. 그걸 어떻게 기도로 Хүн одоо нэг эдний нэг өмнөх ерөнхийлөгчд
хайртай майртай чинь тиймэрхүү юм бичээд ингээ явж ангууд нь би хүрээ дээр гэдгсэн чинь ирэхгүй цухтаа явцсан байгаа. Тэгээ бид бурхныг хайрлах цаг, хамт амьдарч байгаа гэр бүлээ хайрлах цаг. 예수님의 십자가 우리를 대신하여 지셨는데 이면의 진리를 모른 채 여러분 자신에게 길속에 빠져 있으면 되겠습니다. Есүс миний төлөө загалмайг үрсэн байтал түүнийг ойлгох бодолгүйгээр өөрийнхөө бодол дотор унсан байдалтай байж болохгүй шүү дээ. Есүс Христийн төрөлд амьдралын зовлон загалмайг өөрөлд үхэл хийгээд амьлалт миний биеийн дотор дамжуулагдсан юм бол бид түүний дотор орох хэрэгтэй. Харахтун онгон босгүй хүүхэдтэй болчгүй төрүүлэн түүний нэрийг Есүс гэж нэрэл. Энэ нь бидний гэм нүглээс минь аврах Бурхны хүү мөн. Тэр Бурхан Исая 9-ийн 6 дээр хамт байна гэж амласан ариун сүнсний хүч чадлыг авсан хүмүүсээр дамжуулан хөдлөн ажиллах болно гэсэн. Түүний нэр бол хүчит жонон энхийн жонон хүчит жонон амар тайвны бурхан гэсэн байгаа. Тэр бурхныг Матай 1:23 дээр харахтун онгон босгүй хүүхэдтэй болчгүй төрүүлэн түүний нэрийг Иммануэль гэдгээ гэсэн. Иммануэль орчуулбал бурхан бидэнтэй хамт. Тэг өнөөдөр ч гэсэндээ суур асуудал нь шийдвэрлэхгүй байдалтайгаар эзэн минь гэж амьдрдаг хүмүүс байсаар их хэсээр би ч бас өмнө нь тэгжэл байлаа. Тэг хүмүүсийн төлөө очиж залбирчилж муу сүнсийг хөөн зайлуулад тэндээс аяг хоол краманы мөнгө олоод амьдардаг тийм гуйлагчин шиг итгэвч байлаа. Тэгээ өөрөө надаас нэг жоохон сүнслэг хүч гарах юм бол тэрэндээ хичнээн бардамдаг байж бэлээ. Тэгээ үнэхээр худалч шуналтай үнэн дотор оршдоггүй байсан би. Тэр суур сайн мэдээг мэдснийхаа дараагаар тэр суур анхны сайн мэдээг бурхан өгсөн гэдэгт итгээд түүнийг хүлээж авч зөвхөн түн төвлөрөх үеэс амьд оршигч бурхан миний биед хамт оршдог гэдэгт итгэдэг болсон юм. Тиймээс 1-р Иохан 3:8-ыг анхааран үйлдэгтэн. Бурхны хүү энэ дэлхийд диаволын ажлыг нураахаар ирсэн байна гэсэн байна. Хэрвээ бид ийхүү амьдрахгүй юм бол өнөөдөр маргааш сэтгэл санаа нэг дээрдээд нэг өчргөө хөөрч уйсаад нэг бол хит гутраад юм байдаг. Тэгээ тийм сэтгэлийн докторгүй байдалж эмчлэгдэж зүрхний айдас эмчлэгдэх болно. Христийн сүнсээр дүргдэх үед нэр нь үл мэдэгдэх бүхэл өвчлөлүүд чидгэрлийг олдог. YouTube-ээр ингээ бичлэг үзэх юм бол ямар олон эмийн төрөллөлөө байдаг болсон. Эмийн санд байхгүй эмнүүд маш ихээр зарагдах юм. Би бас тэрэнд нь уруу татагдаад авсан. Тэгээд худалдаж аваад уусан. Ямар ч үр дүн байхгүй.
병원에 가가지고 우리 김 역장님 늘 저에게 은혜를 주셔서 이제 가서 점검을 해보니까 뭘 드셨길래 지금 모든 게 다 왔습니까? 이런 것들을 주셔놓고 Тэрс энэ удаа би асаан нөгөө нэг эмнэлэгт очиж шинжилгээ хийгээд ирсэн. Тэ. Ямар ч тач яг мэржлийн эмчийн өгсөн бишэл болвол YouTube хараад янз бүрийн юм битгий олж уугаад бай. 그전에는 늘 뭐가 부어가지고 눈은 늘 충혈되어지고 이게 좀 이상합니다. 나이가 자꾸 먹으니까요 하나님을 의지하기 힘들어요. Хүн ингэ насанд яваад ирэхээр бурхан ингээд түшиглэх нь багасаад жоохоо эрүүл мэндийн бүтээгдэхүүн эмэнд ингээд анхаарал тавиад ирдэг юм байна лээ. Хүн ороход 700 100% орсон гэд тийм юм. Тэгэл Есүс бүх ялгыг дуусгасан гिचэл янз бүрийн юм уух юм хайгаад ууж байгаа. Би өөрөө ч юу н асуудалтай харагдаад байгаа юм. Бүр ингээд за яг жоохон юм ингээ хэрэглэх хэрэгтэй штэ. Гэхдээ хүмүүс ингээ айцаасаа болоод өөрийн 2 цаг хүртэл босоод юм уугаад эмчилгээний бүтээгдэхүүн ууж байгаа. Би бас яг тэгсэн чинь эмчдэр очиод харин гин тухайн орлоо штэ. Би чи нэрээ ухаан орох хэрэгтэй юм байна. Би чи сатаны сүнслэг тэмцэл хийж байгаа хүн шүү дээ гэж бодсон байгаа. Энэ тэмдгийн maaхан юм хойлж сайн гэсэн бол нэг уусараагаа сүлдээ бараг өөрөө нэг юм оюун санаа юм бүрхэг юм нүдийн манайстай байдалтай юм гансрах хүчин тусах гадах шиг байгаа юм. Тэгдэг юм шиг байгаа. Тиймээс Есүс бол Христ гэдэг итгэлийнхаа эмийг өдөр бүр хамгийн их угаасаа гэж юрууж байна. 오늘 본문에 보니까 여러분 베들레헴에서 마태복음 미가서 52절에 나타났잖아요. За өнөөдөр өнөөдрийн библийн хэсгээс харах юм бол Мика номын хуучин гэрээний Мика номын Мика номон дээр Есүс яаж ирэх талаар зөвгөнсөн байсан байгаа. Бэтлехемийн Эфрата чи юдэчүүдийн дундаа жижиг хот гэсэн чамаас одоо Израилийг захирагчин төрөх болно гэсэн Микея 5:2 дээрх амлалтын үг бий. Зөвгөнлийн үг. 예수는 그리스도 그 이름 부르시도록 우리를 위하여 오셨고 모든 걸 Есүс Христийн нэрийг дуудуул хуйцаар бүхий л ерөөлийн үндэс болсон Есүс Христийн дэлхий дээр ирээд ариун сүнсээрээ хамт байх болно гэж амлаж үлдээсэн юм. 여러분 빌립보서 무슨 일이 있어도 2장 6절 9절을 여러분이 묵상하시고 Филиппо номын 2:6-аас 9-р эшлэл 이런 엄청난 사실을 우리에게 주시려고 та бодол санаа зүрхэндээ үргэлж тунгаан бичилгаасаа гэж хүсэж байна. Филиппо 2:6-аас 9-р эшлэл. 그런 근본 하나님의 본체시나 하나님과 동등됨을 취할 것으로 여기지 아니하시고 오히려 자기를 비어 종의 형체를 가진 사람들과 같이 되어가지고 결국은 사람의 모양을 Хэдийгээр тэрээр бурхны дүр байсан ч бурхантай тэгш байхыг булаах гэсэнгүй харин өөрийгөө юучгүй болгон боолын дүрийг авч хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон тэрээр өөрийгөө мөхөс болгож загалмайн үхэлд хүртэл дуулууртай байв. 가짜들 사기꾼들 야망 가진 자들에게는 Хуурамч хүсэл шунлаар дүүрэн нэгэнд бурхан ийм сайн мэдээг өгөөгүй. Сайн мэдээг хайрлан бурхны хийсэн ажлыг Библиэр дамжуулан та мэдсэн гэвэл
хүлээж авсан тэр нэгэнд ерөөл өгөгдөнө. 창세기 3장 15절을 여러분 가짜 중들에게 주면 어떻게 되겠습니까? Бид сайн мэдээг хурамч нэгэнд өгвөл юу болох вэ? 그들이 그 중들에게 주면 뭐예요? 큰 절강 같은 것밖에 더 주겠어요. 땅의 것만 생각할지 뭐 하나님 나라 생각하겠어요. 구원을 속여가지고 사람들의 것을 노략질하고 약탈해서 여러분 자신들의 아성을 쌓겠지. 바로 이 복음은 하나님의 자녀들에게 준 특권입니다. Сайн мэдээ бол бурхан үр хүүхдэдтэй өгсөн онцгой эрх мэдэл юм. 하나님이 주신 이 다 이루어 놓으신 복음을 내 몸에 많이 적용하면 Тиймээс энэ бурханы өгсөн байгаа сайн мэдээг өөрийнхөө бие дотор хэрэгжүүлэхээс илүү сайхан зүйл гэж үгүй. 사람 의지하지 않고 사람에게 아첨할 이유 Хүн түшиглэх шаардлагач байхгүй. 그리스도라는 Хүнээс болж зовж зүдрэгч шаардлага байхгүй. Зөвхөн Есүс Христээр дуудагдсан гэрчлэл дүүрэн гэрчлэлтийн хүн байх болно. 나사렛에서 성장하셨습니다. 교회 속에 있는 복음이 여러분 가치 없이 보이는 사람에게 정말 정신 차려야 됩니다. 복음 속에서 Сайн мэдээний дотор 받은 것에 대한 가치와 의미를 깨달아 бурхнаар томлогдсон байгаа үнс нь ойлгох үед авч болох асар том эрүүлгийг авдаг талаарх үг бол өнөөдрийн 온 동네가 다 номлын агуулга юм. 절대 흔들리지 않죠. 하나님의 아들의 대리자기 때문에 겁날 게 없어요. Бурхны хүү миний 하나님이 지금 하늘과 зөвлөгч тул бидэнд айх зүйл гэж үгүй. 가셨잖아요. 그래서 우리 예수 사랑 교회는 여러분 정말 하나님의 자녀된 정체성을 가지고 살아야 될 것입니다. Тиймээс бид Бурхны хүүхэд гэдэг 3장 15절 байр суурин дотроо амьдрах хэрэгтэй. 시키지 않게 하려고 하나님은 나사렛에서 자라게 하셨던 것입니다. 그래서 하나님이 여러분들에게 지금 Бурхан та бүхэнд 훈련을 시키고 있는 겁니다. та бүхнийг ийхүү өгийнхөө дотор тасгалжуулж байна. 자신의 백성에게 복음을 정확하게 주시려고 하신 일이라 이 말이에요. Өөрийнхөө ард түмэнд сайн мэдээг тодорхойгоор өгөхийн тулд 4절 5절에 기록돼 있잖아요. 그가 실로 우리의 질고를 지고 우리의 Бурхан ажилласан. 우리는 생각하기를 그는 징벌을 받아서 하나님께서 맞으며 고난을 당한다. 오늘날 신자들은 다 이런 겁니다. Исая намын 53:4 дээр тэр бидний гэм нүглийн төлөө хатгагдсан. Тэр бидний нойлоосын төлөө зовсон гэж байгаа. 그가 찔림은 우리를 위한 허물을 바로 여러분들에게 일어나는 수많은 일들은 여러분을 위한 하나님의 은혜가 들어있는 겁니다. Бидний амьдрал бий болдоггүй олон 하나님은 ажил нь 3장 15절을 가진 자에게 절대 침묵하지 않고 бидний төлөө байдаг байгаа. Бид ямар нөхцөлд байдалд орсон байсан ч Бурхан сайн мэдээнд итгэдэг хүнийг хамгаалдаг юм. 동일하시다고 말씀해 주셨습니다. Есүс Христ өчигдөр ч өнөөдөр ч хэвээрээ гэж Библи бидэнд хэлдэг. 그래서 자신의 백성에게 Хийхүү өөрийнхөө ард түмэнд сайн мэдээг тодорхойгоор өгөхийн тулд хийсэн байгаа тэр ажлыг Исая намын 53-ийн 5-6 дээр тодорхойгоор хэлсэн байна. 여러분들이 치유의 역사가 일어나지 않는다면 Бидний дотор эдгэрлийн 듣긴 들은
эдгэрэл бий болохгүй юм бол үйлчлэл бий болохгүй юм бол бид үгийг сонсдог хэрнээ надад сонирхолгүй санагдахаар хайчдаг байгаа. 온 내 몸에 영, 혼, 몸에 다 임하게 버리면 치유가 일어난다 이 말입니다. Тэр үгтэй миний бүр юм бие сэтгэл сүнс рүү 가난한 자에게 үнсгий орох үед 오직 예수 그리스도 эдгэрэл бий болдог. 영혼 전체 여러분 몸에 온 몸에 영혼 정신에 오면 그것이 여러분 뭐예요? 가난한 자가 부자 된다 이 말이에요. 시돈 땅 그 과부가 Өнөөдөр Библийн хэсгээр гарч байгаа ишлэл Сидон доторх тэр эмэгтэй. 장사가 시작돼 가지고 그 과부 하나 아들을 있던 것이 여러분 신학대학 가게 된 거잖아요. Тэгээ олон бэлэвсэн эмэгтэйчүүд байсан ч зөвхөн тэр эмэгтэй өрөөгцөн талаар гарч байгаа. 이방인이라도 자기 온몸에 하나님의 하신 일을 받아들이고 Тэр юм хар эмэгтэй байсан ч Бурхны хийсэн ажлыг хүлээн зөвшөөрч хүлээж авах үед тэнд Бурхан ажилдаг. 응하였는데 너는 믿느냐? 창세기 3장 15절에 네 귀에 임하였는데 너는 이 사실을 믿느냐? 마귀를 멸해라. Сатаны ажлыг нураахтун хэрвээ Есүс Христэд итгэдэг бол тэрээр таны амьдралын 사망에서 생명으로 бүхэл гим нөхцөлийн асуудлыг шийдвэрлэж үхлээс амьруу шилжүүлсэн гмийн болон үхлийн хуулиас чөлөөсөн. 너를 새로운 피조물로 하나님이 재창조해 주셨다. Шинэ бүтээл болгон Бурхан юусэн. 이것을 믿는 자가 지금 없다고 하나님이 진단해 주시는 거예요. Үүнд итгэдэг хүн алгаа гэж Бурхан гэрчлэн хэлсэн. 그래서 결국은 창세기 3장 15절 하나님의 아들을 환영해 주지도 않고 배척하고 있었다라는 거예요. Тэр Библийн ишлэлдэр тэр Есүс Христэд хүмүүс итгэхгүйгээр зогсоохгүй. Түүнийг алын өхүүлээл гэсэн бодолтой байлаа. 베드로가 진정한 회개가 일어나야 된다라. 너는 정령이 알아야 된다. 우리가 십자가에 못 박은 이 예수를 하나님이 주와 그리스도에게 하셨습니다. Харин Үес намын 20:36-аас харах юм бол Израилийн бүх айл мэддэггүй. Бидний та нарын загалмайд цовлсон тэр Есүсийг Бурхан эзэн болон Христ болгосон гэж хэлсэн байна. Хэрвээ тэгвэл бид ариун сүнсийг бэлэг болгон хүлээж авна. Ариун сүнсний хүч чадал нь итгэгчдэд өгөгддөг. Хурамч нэгэнд өгөгдөхгүй. 그래서 각자들 저기 장광훈이 소년보 뭐 김장환 내 개인적으로 보면 가짜는 같아. За ямар ч байсан 개인적 생각이야. миний худлаа гэж боддог хүмүүс байгаа гинэ. Пасторууд ч юм уу. 어떻게 그렇게 여러분 사이비 종교하고 야합을 하냐 이 말이에요. 연합을 하고. 주술과 부속에 귀신 들린 사람들과 어떻게 서로 여러분 통화를 이룰 수 있냐 이 말이에요. Тэгээ яагаад тэгж бодож байгааг бол яаж юм тэд нар гаж урсгалуудтай гар барьж байгаа юм бэ гэж бодож байгаа болохоор тэр хэмжээнд Бурхан цор ганц гэдэг итгэдэггүй болохоор тийм юм хийдэг юм болоо. 사기를 치는 자들이라 이 말이에요.
이럴 때 우리는 오직 우리 귀에 우리 영혼 속에 예수는 그리스도 Бид 임하였습니다. сүнсэндээ тунхаглая. Есүс бол Христ. 그래서 우리는 예수님을 환영해 주자 이 말이에요. 영접해. Бүгдээрээ Есүсийг угтан авцгаая. 요한복음 1장 11절에 보니까 아무도 영접해 주지 않잖아요. 개인적으로 제가 말하는데 여의도 성복음교회 우리 예수님이 가셨더니 영접지 아니하였더라 이 말이죠. 옛 사람 교회들이 환영해 주더라 이 말이에요 그냥. 네? 왜 환영해 줬어요? 나를 바꾸니까. Тэгээ бид Есүсийг хүлээж Христийг угтан авч байгаа. Яагаад гэвэл бид өөрсдийгөө өөрчилсөн учраас. 나를 바꿔야 예수님을 환영해 주는 거예요. Өөрийгөө өөрчлөх нь Есүсийг хүлээж Есүс Христийг хүлээж авч байгаа хэрэг хийгээд түүний гимшил, түүний ариун сүнсийг мэддэг хүн гэж хэлдэг. 세상 사람들이 막 불러주는 거예요 그냥. 요즘 교회 다니는 사람들은 안 불러요. 세상 사람들이 지금 불러봐야 그래서 우리는 환영해줘야 돼요. За хамтаа латан дуулцгаая. Өөрийгөө өөрчлөлтгөөё гэдэг дуу байна. Өдөр болгон гонгнон гоншгонхоо болцгоё. Гоншгонон амьдрахаа болцгоё. Гоншгонон гомдолон амьдралгүйгээр үнэхээр томоор инэхтэн чи бол жаргалтай нэгэн хүн шүү дээ. Идэж уугаад жарган эдлэн энэ дэлхийн зовлон сэгсэрч босоод хөвжөлтэйгээр амьдарцгаая. Өөрчлөлцгөөе. Хуучин зан чанараа тайлцгаая. Шин замлоо Есүсийн дотор эргчлөө би. Сайн мэдээний дотор баяр хөөр би. Хөгжилтэй энэ амьдрал энэ өдрөөс эхэлнэ. 예수는 그리스도. Үрчиж хорч исэн царайгаар гүнзгий амьсгал авахаа болцгоё. Жижиг зүйлд хүлэгдэн эргэтгэхэ болий. Өнөөдөр бол надад бэлэг эр зоригтойгоор алхацгаая. Чи бол жаргалтай нэгэн хайрлагдаж байгаа шүү дээ. Тэнгэрийн эцгийн хүүхэд болохоор энэ дэлхийн салхинаас би айхгүй. Баярлан инээмсэглэг магтан дуулцгаая. Өөрчлөлцгөөе. Хуучин зуршлаа. Тайлаад алхая шин замаар. Есүсийн дотор эргчлөө би. Сайн мэдээний дотор баяр хөөр би. Баяр хөөртэй амьдрал энэ өдрөөс эхлэв. Хуучин зуршлуудаа бүгдийн сэгсэрч хаяад өнөөдрөөс эхлэн багтан дуулцгаая. Ямар хөвгөлтэй бэ? Сайн мэдээгээр амьдрах амьдрал үнэхээр гоё. Есүс бол Христ. Энэ дуу орсноос хойш нөгөө нэг ингээд цуглааны YouTube хаягийн хандлт subscribe ихтэж байгааг нь. 그래서 오 기장님은 신나는 노래 좀.
갈 수 있는 거죠. 요즘 사람들이 좋아하는 건데 작품이 하나 나왔어요. 요즘 트로트 한국 제대로 나오면 처음 딱 부르기 시작하면 35도 전국 이제 투어하면 200억 Тэр трот дуучид нэг ийм сайн дуу гарах юм бол зэрэг нэг дуугаар шууд 30 овгийг олдог гинэ. Манайхаар 30 тэрбум 3 тэрбум орчим л юм шиг байна. 세계 시장을 Тэгээд Солонгосоор тойрон тийм тоглолтоо хийх юм бол тэр дуучид 200 тэрбумыг олдог гинэ. За ямар ч байсан ингээд дуу зохиогдсон байгаа. Тэгэд үнэхээр эзнийг хайрлаж амьдрах үед бидэнд одоо тийм эргэн ухаан ирдэг байгаа шүү. Итгэгч нэгэн болоосаа гэж юрууж байна. 진짜 여러분이 환영하는 사람이 되면 사람을 참으로 알고 내 자신이 누구인가를 알면 여러분은 다 이제 끝나는 거예요. 저 사람도 내 몸도 복음이 필요하고 예수는 그리스도. Есүс бол Христ. 이제 이 사람은 이제 계속 하나님의 역사 속으로 이제 그 여정의 길을 Надад өөр зүйл хэрэггүй гэж бодогч шин аль хэдийн бурхан дотор энэхүү тэндээс энэ өдрөөс ахгүйлан 시작되는 삶이 시작돼요. өөр юу ч хэрэггүй бурханы замаар бурхан дотор урагшлах хийгээд 역사가 있는데 그게 오늘 누가복음 түүнээс 4장 эхлэн 15절입니다. тайлагдах тэр өрөөлөд амьдралд нь ирдэг байгаа. Өнөөдрийн Библийн ишлэл Лук номын 4:14 дээрээс харцгаая. өнөөдрийн Библийн ишлэл рүү хамтаа очицгаая. 친히 그 여러 회당의 가르치심에 무사람에게 뭐예요? 신성을 받으니라. 복음이 필요하다. За Лук 4:15-4-5-аас харах юм бол Есүс нөгөө нэг ариун сүнс дотор Галил руу ирж хурж очсон байгаа. 15 дээрс харах юм бол тэр синагогуудад сургаал зааж эхэлсэн хийгээд түүний хүмүүс цаашаа цааш байсан. За 4:16-г уншия. Есүс өөрийн өссөн хот Назарт ирж жаньсан ёсороо амралтын өдөр синагогт орж бичвэрээс уншихаар болслоо. Түүнд иш үзүүлэгч Исаягийн номыг өргөн барив. Есүс номыг нээн доор бичигдсэн хэсгийг олоод 이는 가난한 자에게 над дээр эсний сүнс байна. Учир нь ядууч сайн мэдээг хүргэхийн тулд намайг эзэн тосолсон юм. Тэр намайг илгээснээ нь олдогчдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтнд байгчдыг чөлөөлөхийн сацуу. 19-р эшлэл Лук 4:19 эзний тааламжит жилийг тунхаглахын тулд болоо. Хүн бүрт энэ үг амьд сүнсэнд нь хөдлөж байж гэмээн хүлэгдсэн зүйлсүүдийн хүлээс тайлгдана. 그래서 위대한 그 하나님의 능력을 Агуу хүчит бурхны өрөөлийг тийхүү бид хүлээн авдаг. Бид газрын хязгаар хүртэл сайн мэдээний хөдөлгөөнийг хийх үсээр бурхан ертөнцийн суурьаас өмнө биднийг тогтоон чуулганыг тогтоон томилж биднийг чуулган руу дуудсан. 그래서 우리 예수 사랑 교회는 다른 일 안 합니다. Тиймээс бидний чуулган өөрсдөө ажил хийдэггүй. Зөвхөн эзнийг хүсэн хүлэмжлэгчид дээр амьдардаг байгаа. Исая 40:31. Есүс үнэхээр сайхан. Тэгээ Есүсийг хүсэн хүсэмжлэгч зөвхөн эзнийг хүсэмжлэгч нь шинэ хүчийг олдог. Исая 40:31 묶인 것들을 푸는 자, 사탄에게 매인 것들을 풀어주는 자가 됐다 이 말이에요. 근데 모든 종교는 푸는 종교가 아니라 여러분 전부 다 매이는 종교잖아요. 매이는 종교, 묶는 종교. Өнөөдөр харин 질문을 막는
бүхэл шашнууд хүлээсийг тайлдаг биш, харин хүлдэг одоо тийм шашнууд байна. 헌터라는 그 애니메이션 영화에 새 무당이 나오는 겁니다. 새 무당. 무당이 풀어주는 붓거리를 보니까 지금 전 세계가 난리 난 거예요. 세상은 안 풀어주니까. 근데 애니메이션은 풀어주고 있거든. 귀신에게 덮여 있는 거, 시달리는 거. 교회가 안 하니까 여러분 애니메이션이 하고 있다니까. Цуглаантай хүмүүсийг хүмүүсийн одоо ийм сүнслэг хүлээсийг тайлахгүй байгаа болохоор 무당한테 진짜 가보면 여러분 만나자마자 끌어안고 울어주잖아요. 풀어주려고. анимашнаар хүүхэлдэйгээр дамжуулаад бөөх хүн одоо тэр асуудлыг тайлж байгаа. Тийм дүр төрхийг хараад хүмүүс тийшээ шуурч байна шүү дээ. 예수님이 이렇게 풀어주는 자로 가니까 이게 이제 싫어하는 거예요. 그들이 종교 기득권들이. 기득권은 안 풀어줘야 여러분 오는 거잖아요. 그래서 저 여의도에서 저 풀어주는 방법을 방 같은 걸로 만들어가지고 프로그램을 만들었단 말이죠. 하도 안 풀어주니까 하나님이 그냥 방언이라도 뿌려가지고 그냥 샬락샬락 해가지고 풀리는 것처럼 했는데 하나님이 주셨다고 하는 사람들이 다 나중에는 뭐예요? 귀신 들려서 무당된 거잖아요. За ямар ч байсан бид нар нэг юм итгэлээр Есүс Христийн нэрээр сүнслэг өвчтөе хүлээжтэй байгаа хүмүүсийг тайлах ёстой. Харин бид нар өөрсдөө тэр сайн мэдээг ойлгохгүй байгаа учраас янз бүрийн аргаар тэр хүлээсийг тайлах гэж оролдоод одоо яг болж байгаа юм шиг харагдавч эцсийн дүндээ тэгээ буцаад өмнөхөөсөө дорцсон байдалтай болж байгаа. 그래서 예수 사랑교회는 왜 창세전에 하나님이 예정하고 택하여 선택했느냐면 바로 이사야 46장 11절을 우리는 알고 있기 때문에 그렇습니다. 이사야 46장 11. 여러분의 목사는 성경의 역사를 많이 공부한 사람이에요. 이게 바로 오직 복음 운동하는 사람들에게만 일어나는 축복입니다. За 이사야 46장 11 уншицгаая. 내가 동방에서 독수리를 부르며 Би дорн зүгээс магчин шувууг алс холын орноос зорилгыг минь хийх хүнийг дуудсан. Би айлцсан бөгөөд үнийгээ би гүйцэтгэн төлөвлөсөн бөгөөд заавал хийнэ. Израиль гэдэг одоо тэр улсын нэрийн бичвэр нь тухайн улсын хэлээр дорн зүг гэж илэрхийлэгддэг юм байна. Ямар ч биш тэр одоо үр удмаас эмэгтэй үр удам болох Есүс Христ төрж тэр ажлыг биелүүлэх болно. Тэгээд сая Исая 46-ын 11 дээр гардагчлан би айлцсан бөгөөд үнийгээ би гүйцэтгэн төлөвлөсөн өгөө заавал хийнэ гэсэн байна. За дэлхийн илгээлтийг хийх хэмжээнд сайн мэдээг бүх хүчээрээ сайн хүснээрээ тунгаглах хэмжээнд санхүүгийн гэрлийн эрүүл тань дээр байх болтугай. Библи хэлэхдээ Үйлс 1:8 дээр зөвхөн ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж тэр хүчээр дэлхийн хязгаар хүртэл явж үхлийн хүлээсийг тайлах болно гэсэн. Өөрийнхөө биеинд байгаа 3 төрлийн хараалыг Есүс Христийн нэрээр тайлах тун. Жинхэнэ хаан, жинхэнэ дахилч, жинхэнэ зүнж. Бурхантай уулзах зам нэгсэн.
Христийн нэгээр залбирах юм бол 응답해 주신다. Бурхан бүгдэд хариулах болно. 너는 이제 모든 저주와 재앙에서 벗어났으니 실패 자리에서도 하나님의 시작이 되었다라는 걸 선포해라. 이 비밀을 여러분이 가지고 있어야 돼요. 넌 지금 오늘 연약함으로 무너졌어도 Би сул дорой байдал дотроо нүрэн унсан байвал 성령이 역사하신다. түүндээ бүдэрч сатааны дотор унсан хэвээр байлгүй. Ариун сүнсний хүч чадлаар босон зогсохтон Бурхан ажиллах болно. 성령의 권. Энэ бол бидэнд байх ёстой ариун сүнсний эрх мэдэл. 그래서 가난한 자에게 뭐예요? 복음으로 영적 부여를 일으켜 주라는 거잖아요. 가난한 자에게 하나님의 자녀된 Ядуу нэгэнд 권세를 Бурхны хүүхэд гэдэг эрх мэдлийг байр суурийг дамжуул. 빨리 여러분이 나는 하나님의 자녀, 성령 내주인도 역사, 기도하면 응답받고 사탄을 결박하면 나는 새로워지는 역사가 그 현장에서 이루어지고 얼마나 좋아요. 하늘의 천군 천사, 하늘의 시민권, 땅을 정복하는 정복권 다 갖고 있잖아요. Тэгээ бидэнд Есүс Христээр дамжуулан газрын тэнгэрийн бүх эрх мэдэл өгсөн шүү дээ. 바로 자녀된 신분권 Тэгээ ядуу нэгэнд Бурхны хүүхэд болох тэр эрх мэдлийг бид өгөх хэрэгтэй. 죄와 사탄의 권세에 묶여 있는 자를 Боолчлогсод гэж хэмбэ? Гим нүгэл үхлийн хүлээсэнд баригдсан байгаа нэгэн. 마귀가 있다라는 건 못 보는 사람, 영적 세계를 못 보는 사람. 그래서 눈먼 자에게 눈을 떠줘라. 그래서 영적인 눈을 뜨게 해주는 거야. Хүмүүсний сүнслэг нүдийг нэ. 18절에 바울도 영적인 눈을 뜨기 전에는 예수님을 핍박한 사람이었잖아요. 성경은 자기 몸에 응하였지만 여자의 우선 메시아 하나님의 아들은 핍박했잖아요. 그러나 영적인 눈을 떴더니 어떻게 됐습니까? 흑암을 볼 수 있는 눈이 열렸어요. 이 세상은 지금 다 흑암이 Хүн сүнслэг нүдээ нээхтэй үед Үйлс намын 26-гийн 18 дээр Илч Паул бас сүнслэг нүд нь нээгдэх үед энэ дэлхийг чинь харанхуйн сүнсний хүч чадал барьж байгаа юм байна. Итгэмээр байсан ч итгэж чадахгүй нүд нь муу сүнсээр сохорсон байдалтай байгаа юм байна. Үүнийг өөрчлөхийн тулд Бурхан Есүс Христ бидний бүхэл гим нүглийг үхэх дарлагсны байдлаас чөлөөлсөн гэж. Эзэн бол Христ амьд оршиж Бурханы хүн мөн. 그래서 눌린 자에게 여러분 Тиймээс дарлагстад 이제는 눈을 뜨게 했으니까 눌린 тийм нүдийг нээж 해야 됩니까? 사탄의 멍에에서 풀어줘야지. 오늘 그게 오늘 본문 이사야 하나님이 이사야 성경이 нээх нь бидний өөрийг хийгээд 펼쳐놓고 바로 이 문제를 다 해결하려고 내가 өнөөдрийн Библийн хэсэгдэр Есүс Исая дээр гарсан байгаа зүгэнлийг одоо гаргаж тавиад энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд би та нарын өмнө ирсэн байна гэж хэлж байгаа. 그래서 복음은 실제적인 치유와 해방을 쏟아요. Сайн мэдээний дотор бодит эдгэрэл бодит эрх чөлөө байдаг. 무슨 일이 있어도 가난한 자에게는 자녀된 신분 권세가 회복감이 끝난다. Тэг ядуу нэгэн та ямар ч ядуу байсан ч гэсэндээ Бурхны хүүхэд байдаг гэдэг одоо эрх мэдлэл сэргээхэд болно. 가난한 자가 사탄을 결박하는 능력을 갖게 되면 이 세상을 정복하게 됩니다. 얼마나 좋아요. Ядуу нэгний одоо сатааны дарлалын хүлээс туслагдах үед энэ дэлхийг өөрчлөх хүч чадал өгөгдөнө. 아니 무엇이든지 기도하면 응답 주시겠다고 약속하셨잖아. Юу байсан ч залбирах үед
өгнө гэж амласан Бурхны өрөөл бий. 엘리사 만나가지고 그냥 인생 다리 펴고 살았잖아. 오늘 여러분들이 바로 이 시대에 그리스도 이름으로 풀어주는 전도자 만나시기를 축복합니다. Үнэхээр энэ цаг үеийн Есүс Христийн нэрээр хүлээсийг тайлж өгдөг сайн мэдээний хүнтэй уулзаасаа гэж өрөөж байна. 창세기 3장의 중독과 창세기 3장의 눌림과 창세기 3장의 그 절망과 모든 흑암 권세가 그리스도 이름으로 산산이 깨어지기를 축복합니다. 여러분 예수 그리스도는 위로자도 아니요 치료자도 아니요 완전 해방자이십니다. Есүс Христ бол зүгээр нэг тайвшруулагч эсвэл зүгээр нэг эмчлэгч биш. 김규현 장로님이 기도했잖아요. 그리스도 예수 안에 있는 자는 Харин бүрэн төгс аврагчим Христ Есүсийн дотор байваа бидэнд ямар ч шал шийтгэл байхгүй хийгээд Христ Есүсийн дотор хамгийн болон ариун сүнсний хууль нь бидний нүхлийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн гэж. Жижиг одоо ийм эмчилгээ жижиг юм хүсэх биш харин бүрэн дүүрэн эрх чөлөөг хүлээж аваасаа гэж хүсэж байна. 그런데 거부당하잖아요. 그리스도가 세상에 거부당한다는 말이에요. 지금 오늘 본문에 자신을 모르니까 사람을 모르니까 지금 이렇게 거부하는 거예요. 그래서 오늘 30절에 보니까 뭐라고 그랬어요? За 30 эшлэгийг харъя. 마지막 예수께서 저희 가운데로 홀로 지나가시다. Есүс өнгөрөх Лук номын 4:30. 손발이 다 결박돼. 흑암 권세 너희들은 지금 Хүмүүс Есүсийг хадан хавцлаас 건들 수 одоо дэлхийг хүсэж байсан ч гэсэндээ Есүс тэдний дундор зүгээр өнгөрөө гарсан тухай бичсэн байна. Лук 4:30-ыг уншвал харин тэр тэдний дундор өнгөрч замаараа отлоо гэсэн байна. За Бурхны нэгүсэл тантай хамтаж хуучин гэрээний хэрэгжүүлэгчээр ирсэн байгаа Есүс Христээр дамжуулан та чөлөөлөгдөж бусдыг чөлөөлдөг нэгэн болоосаа гэж өрөөж байна. Хамт залбирцгаая. Амьд оршиж Бурхан минь бид Есүс Христийн дотроос өнгөрсөн сэтгэлийн минь шарах эмчлэгдэж өнөөдрийн дарлалаас чөлөөлөгдөж ирээдүйн өрөөлийг хүлээж авах боломжийг олгосонд үнэхээр их баярлалаа. 오늘 우리들의 귀에 하나님의 말씀이 응하였음에도 불구하고 풀지 않는 완악함이 오늘 그리스도 이름으로 깨어지는 날이 되게 하옵시고 죄와 사탄의 권세가 완전 그리스도의 이름으로 박살나는 날이 되게 하옵소서. Гимнүглийн эрх мэдэл Есүс Христийн нэрээр нуран унсан өдөр байх болтугай. 특히 오늘 영적인 눈이 열려서 Өнөөдөр онцгой сүнслэг нүдэн нэгдээд 벗어지는 날이 되게 하옵소서. сатаны бүхэл дарлаас чөлөөлөгдсөн өдөр байх болтугай. 오늘 가난한 자가 있다면 Өдөр магадгүй ядуу хүн энд байгаа бол Бурхны сайн мэдээгээр 권세가 채워지는 날이 되게 하옵시고 амьдралынх нь байр суурь дүүргэгдсэн өдөр байх болтугай. 오늘 가난한 자가 복음으로 Ядуу нэгэн сайн мэдээгээр 되게 하옵시며 дүүргэгдэх өрөөлийг хүлээж авсан өдөр байх болтугай. 자녀된 신분 권세가 회복되어지는 날이 되게 하옵시고 Бурхны хүүхэд байх эрх мэдэл нь шинжлэгдсэн өдөр байх болтугай. 자가 죄와 사망의 법에서 해방받는 Боочлогдсон нэгэн өхлийн болон нүглийн хуулиас чөлөөлөгдөх болтугай. 자가 영적인 눈을 뜨는 хараагүй нэгний сүнслэг нүд нэгсэн өдөр байх болтугай. 사탄의 멍에에서 벗어나는 날이 되게 하옵소서. Дарлагдсан сатаны дарлаас чөлөөлөгдсөн өдөр байх 이 болтугай. 자리에 살아 움직이는 그리스도의 능력을 보게 하옵시며 Амьд оршин хөдлөж байгаа Есүс Христийн хүч чадлыг харсан өдөр байх болтугай. Ариун сүнсний хэл хязгааргүй эрх мэдлээр дамжуулан 삶에 일어나게 하옵시고 эцэс төгсгөлгүй төр шинчлэл тэдний амьдралд өрнөх болтугай. 세상의 익숙함으로 말미암아 영적인 눈을 가리우려고 하는
Энэ дэлхий дасан зогссноосоо болоод сүнслэг нүдэнд хаагдсан байгаа тэр байдал Есүс Христийн нэрээр нуран унж 한 주간 누리는 자들이 되게 하시고 기쁨을 빼앗아 가는 7 хоногийн нэр хөдрүүдийн туршид 영적 싸움하여 итгэл дотор 승리하는 한 주가 되게 하옵소서. итгэлийг амсаж мэдрэн сүнслэг тэмцлэр ялалт байгуулсан өдрүүд байх болтугай. 이제부터 복음의 귀를 Сайн мэдээний чихэн нээлттэй байж 내 자신에게 그리스도 안에서 자유를 주는 자 되게 하옵시고 Христийн дотор өөртөө эрх чөлөөг өгдөг нэгэн байж 복음에 눈을 떠서 сайн мэдээнд нүдэн нээгдэж 하옵소서. гэрлийг харах болтугай. 그래서 우리 영혼 속에 Тийхүү бидний сүнсэнд 그래서 춤을 추는 자 되게 하옵시고 сүнс Христийн дотор бүжиглэх болтугай. 우리 영혼에 성령의 권능을 갖고 Ариун сүнсний эрх мэдлэр 정 속에 дэлхийн илгээлтийн дотор 나라와 의를 Бурхны хаанчлал зөв байдлын төлөө 하옵소서. амьдрагч байлгаж өгөөч. 예수 그리스도의 이름으로 기도합니다. Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.